Сайн бацгаана уу? Crystal's Bakery тавтан морилцгаана уу? Өнөөдөр би та нартай яаж гэртээ хөрөнгө гаргахыг зааж өгье. Тэгэхээр өнөөдөр бол эхний өдөр энэ хөрөнгө хийх процесс маань бол 5-аас 7 хонжиж яг талах хийх тийм хөрөнгө гарч ирнэ. За тэгэхээр олон янзаар хэмжиж болно. Хэрвээ та нарт гэрт чинь одоо хэмждэг юм жин байх юм бол электрон одоо цахилгааны стратеги байх юм бол энэ болж байна. Жинлүүр. Хэрвээ ийм юм байхгүй байх юм бол хэмжүүрийн аяга. Энэ бол шингийн хэмждэг аяга. Энэ бол хуурай юм хэмждэг аягнууд байна л да. За тэгээд хуурай юм хэмждэг бас халбагнууд байна. Шингэн хуурай айлын чинь болно. За тэгээд хэрвээ ийм зүйл танаа гэрт байхгүй бол битгий санаа зовоорой. Битгий зориг мохорой. Айл болгонд баг байж магадгүй хэрвээ боломжтой бол одоо янз бүрийн шилэн сканууд байж болно л доо. Шилэн сканууд арай юм харахад хэрэгтэй байх гэж утсан. Би ийм шаазан аягнууд тэгээ гаднаас нь харагдахгүй болохоор ийм шилэн аяг нарийн дээр байх гэж бодож юм л доо. Тэгэхээр одоо ийм шилэн аяг байх юм бол энүүгээр бас хэмжиж болно. Тэгэхээр битгий санаа зовоорой. Хэрвээ хэмждэг халбагнууд байхгүй байх юм бол өөрийнхөө хоолны халбаг, цайны халбагаараа одоо хэмжилт хийж болно. Тэгэхээр битгий зориг мохорой. Яаж хийж агаад сурах боломжтой шүү. За тэгэхээр эхний ээлжинд бид нэр өнөөдөр хэмждэг аягаараа би одоо 4-1 аяг ус хийсэн байгаа. Тэгэхээр шингийн зүйлийг хэмжихдээ заавал тэгшгэн гадаргуу дээр тавиад нүдний төвшөнд харна гэсэн үг. Жишээлбэл би одоо өөрөө доошоо олоод яг энэ маань 4-1 аяг байна уу? Уг бол юм тэгшгэн газар тавиад энэ ус маань яг 4-1 аяг байж чадж гэнэ үү? Энэ усны төвшин миний харааны төвшөнд байж энийг зөв хэмжинэ. За энийг ингээд шилэн дотор хийчихье. Энэ дотор бид нэр хөрөнгө эсгэн энэ шилэн дотор. Тэгээд би түрүүн 4-1 аягаар би гурил хийж туршиж үзсэн чинь тэр маань жоохон шингэдэг болсон тийм учраас би 3-1-ээр туршиж үзсэн чинь ойролцоо грамтай болж юм л да. Тэгээд хуурай зүйлийг хэмжихдээ аягандаа хуурай зүйлийг хийгээд утганы араар ингээд хвшлээд явах юм бол энэ маань яг тэр 3-1 4-1 тэр аяг маань хэмжээнд гарч ирнэ. За энийг ингээд зууръя. За энийг зуурахад нэг иймэрхүү болж байна. Халбагаар модон халбагаар та нар өөртөө юу л гарт чинь ойрхон байна. Тэрүүгээр зуурж болно. Надаа энэ болохоор зэрэг их амар санагдаад байдаг юм эрзэн юм болохоор уян хатан. За ингээд дээрээс нь зургийг аваад хэрэглээ. Дээрээс нь зургийг харуул. За нэг иймэрхүү маягтай болж байна. Жохон юм хатууд уу? Өртгөндөө. Тэгээ шилнийхаа ингээ ханыг ингээ сайхан цэвэрлчих юм бол дараа нь одоо дотор нь болж байгаад ороож бид нэр хөрөнгөө бид нэр хэр эсэж байгааг харах боломжтой. За энийг ингээ зураад өргөчлөө. За энэ бол одоо энэ дээр нь одоо тагаа ингээд зүгээр зөөлөн тавиад орхичин одоогийн байдлаар яагаад гэвэл агаар орж солилцох боломжийг олгож байгаа юм. За энд бол бид нэр жинлүүрийг хэрэглэе л да. За би одоо асаачлаа ингээ 0 болно. Тэгэхээр нь би шилээ тавьчихна. Тэгээ дахиад 0 чинь. За энэ дээрээ би заримдаа жоохон хүлээхэр болдгийг. Энэ дээрээ би 50 г ус хийнэ. Заримдаа ингэж хүлээхээр өөрчлөгдөд байдгийг. За тэгээд 0.5-ыг авах гэчээ.
грамм. За ингээд нөлчлээ. За 50 г ус. Энэ дээрээ 50 г гурилгын. За 50 г боллоо. За одоо энийгээ зурна. За зурж байгааг нь харуулъя. Төрөний хөрөнгөтэй нэлээд ойролцоо өтгөн шингэнээр нэлээд ойролцоо болох бах. Нэг жоохон тийм өтгөндөө ч юм уу. За ер нь өтгөн шингэний хувьд нэг иймэрхүү болчихно. Нэг сайхан цэвэрлээд хийгээд орхичих. За тэгэхээр бид нэр энэ аягтад оруулж байгаа бол өдөр болгон энийгээ тижээн нэмэл хийгээд байна. Тэгэхээр яг л адилхан хэмжээний 50 г усаа 50 г гурилтаагаа хийгээд байна гэсэн үг. Тэгж жагаад явцын дунд бол би танарт сайн харуулж өгнө. За би өнөөдөр усны талаар бас хэдэн зүйлийг дурдъя. Тэгэхээр энэ хөрөнгөө эсвэж байгаа хөрөнгөө гаргаж авахдаа бид нар айл болох цэвэр ус, холооргүй усыг хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл холоор маань нөгөө хөрөнгийг одоо гаргаж авах гэж байгаа тэр бактери маань одоо устгадаг учраас холооргүй одоо усыг карантины усыг одоо холоор нь гаргаж байгаа хэрэглэх шүүгээд хэрэглэх мөн шүүсэн ус айл болох цэвэр сайн ус хэрэглэх юм бол хөрөнгө чинь болоо сайн гарнаа. Тэгэхээр энэ дотор байгаа энэ хөрөнгөний маань бактери одоо мөөгөн зэрэг гэсэн үг шүү дээ. Тэр маань бол танаа одоо гэр оронд байгаа агаарт байгаа бактериуд танаа усных одоо тэгээд энэ гэрийн халуун дулаан ингээд бүхэл зүйлээс шалтгаалаад тэр бактериуд маань ингэж өөрөө бүрлдэж өсөж ингэж нойдон хөрөнгө маань гарч ирнэ. Тэгэхээр айл болгоны гэрт байгаа бактериуд өөр байгаа учраас одоо манай гэрт хийсэн энэ хөрөнгө маань танаа гэрт байгаа хөрөнгөнөөс одоо бүтцийн хувьд бактерийг судлах юм бол шал өөр бактери гарч ирэх жишээтэй. Гэхдээ тэр маань одоо талах хөөлгөх тийм чадвартай одоо хөрөнгө гарч ирнэ. За тэгээд би болохоор зэрэг энэ King Arthur-ын одоо энэ цайруулаагүй гурилыг хэрэгэлдэг. Тэгэхээр Монголд байгаа хүмүүс бол дээд нэгдүгээр гурил одоо цайруулаагүй гурилыг хэрэглүүл сайн байна гэж би зөвлөх байна л да.